За дельта вирус бол ерөнхийдөө бие даасан вирус л дээ. Гэхдээ дамжих цам нь яг адилхан тий. Хамгийн нэг онцлог нь BC вирусыг бодвол B вирусыг ашиглаж үрждэг вирус. Хэрвээ B вирусгүй хүн бол энэ вирус одоо жишээ нь халдварлагдлаа гэж бодоход дангаараа одоо өвчлөхгүй нь шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө яг B вирусын ерөнхий геномыг ашиглаад өөрийнхөө геномыг хуулбарлаад тэгээд тэрийгэ D вирус болгоод ингээд илгийг гэмтэж эхэлдэг вирус аахгүй. Тийм учраас C вирустэй хүнд ерөнхийдөө бас өвчлөл хавсарч үүсгэж чадахгүй гэсэн. За тэгэхээр нийт уурга гэдэг чинь дотор маш олон янзын уурга байна тий. Тэгэхээр нэгдүгээрт уургийнхаа найрлагыг маш сайн судлах хэрэгтэй. Тэгэхээр альбумин гэдэг уурга маань өөрөө бүх одоо тэр уургийн бэлтгэнд байдгүй гэсэн үг. Одоо тодорхой хэмжээгээр ашгүй бага агуулгадаг маш бага. Би түрүү хэлсэн циррозтой хүнд энэ уургийн задрал их явагдаад булчингийн масса алдагдаад ирэхээр өвчнүүдийн хүндрэлд маш их нөлөөлдөг учраас бид нэр бусад уургуудаа бол ерөнхийдөө нөхөх нь бол зөв тий. Хоол нь одоо уурга агуулсан бэлтгэлүүдээр л авчиж болно. Гэхдээ бас үл орлогдчих амин хүчил гэж байна тий. Энийг болохоор бол бас түрүүний хэлсэн цөөн л одоо энэ амтны дээр бол их хэмжээгээр агуулдаг болохоос биш тэр өөрөө орлогд амин хүчил бас бид нар хоолын хундаар бол 100% авахд бол хэцүү. Тэрийг нэмэлтээр л авах.